одоо ихний бичлэг буюу тэ анхны бичлэгээ одоо энэ хүмүүс юунаас эхлэв гэдгийг ойлгох байдаггүй учраас энийг ойлголттой болох үүднээс санхүүгээ төлөвлөхөөс эхэлнэ гэдэг ийм одоо хариултыг өгж анхны одоо бичлэгийн сэдвийг санхүүгээ төлөвлөхөөс эхэлнэ гэдэг ийм сэдвээр одоо хийж байна. Тэгээд за дараагийн сэдвүүдийг одоо прайд маань бас тодорхойлно шүү. Ягаад гэвэл бид ерөөсөө шийдэд байгаа шүү дээ. Ер нь таад маань сайн комент үлдээгээрэй. Тайдын комент дээр би үндэслээ. Тайдын комментиг боловсруулаад дараагийн одоо бичлэгээ яг ямар сэдвээр хийх вэ? Ямар одоо хариултыг одоо оновчтой хариулах вэ? Тэ яавал зүв байх вэ? Яавал алдаа гаргахгүй байх вэ гэдэг дээр илүү анхаарч бичлэгээ хийх учраас таад маань комментээр надтай маш сайн холбоотой байгаарай. Тэгээд за ямар ч гэсэн ингээд ихний бичлэгээ хийгээд үзье. Энэ дээр алдаа дутагдал байж магадгүй. Одоо энэ дуу шуум одоо энэ нэгнүсийг би мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр таад маань бас таад маань зөвлөгөө айгүй бас чухал шүү. Мөнгөний хүмүүсээр бас надад бас сайхан зөвлөд өгөөрэй. За тэгээд энэ өгөө төлөвлөхөөс эхлэх нь зөв юм аа гэдгийг ойлгуулахыг одоо хичээнэ. Тэгээд за ямар ч энэ сэдвийн хүрээнд үндсэндээ нэг 5 асуудлыг ярих гэж байна. Ер нь хүмүүс төлөвлөхдөө ямар алдаа гаргадаг юм бэ, тийм ээ? Тэр алдаануудыг ярих. Тэгээд алдаа гаргахгүй байхын тулд яах вэ гэдгийг ярих. За тэгээд санхүүгээ төлөвлөх одоо тийм аргууд юу байна те хэдэн төлөвлөх вэ гэдгийг бас хариулъя. За царл хэмнэх аргууд юу гэдэг юм бэ гэдгийг бас ярина. За мөнгө маань одоо байшин байхад хүсгүй байвал энэ хой гэдэг асуудлыг бас ярина. Тэгээд эцэст нь тэгээд төсөж байгаа байшин маань яг ямар байшин байх юм бэ гэдгийг одоо санхүү тохиолно гэдэг байдлаар ингээд дүгнээд дуусна. Энэ том одоо асуултанд хариулъя гэдэг байдлаар хийж байна. Тэгээд за ер нь хүмүүс төлөвлөхдөө ямар алдаа гаргадаг вэ гэхээр өөрийнхөө байшинг барихад төлөвлөж байгаа хүмүүс яг 11 сараас эхлээд судалж эхлүүлэх зүгээрээ тэгээд 11 сараас тэгээд судлаад төлөвлөөд тэр хугацаанд чинь зөндөө хийх ажлууд байгаа. Тэгээд тэрийгээ хийж амждаг. Тэгээд 5 сард юм уу эсвэл одоо ханш нэгдэхээр ажлаа эхлэхээр одоо төлөвлөх зүгээр байдаг. Тэгэхээр манайхан гинтхэн 5 сар те 7 онгууд их хорс юм шиг ингээл одоо бужинаар эхэлдэг. Энэ чинь өөрөө одоо хамгийн ихний алдаа баггүй юу? За одоо хоёрдугаар яадаг гэхээр нэг тийм нэг хүнээс асуудаг тийм ээ. Манай одоо ах инженер эсвэл манай найз инженер, манай дүү инженер эсвэл манай найз инженер гэх тийм инженер хүмүүс маань ямар инженерүүд байдаг вэ гэхээр ихэнхдээ нөгөө инженерийн инженерүүд байдаг. Инженерийн инженер амны орон сууц баримт хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэдгийг сайн мэдэхгүй. Барилгын хэмжээнд одоо зөвлөдөг. Ер нь их барилга амны орон сууц барьж байгаа хоёр дээр ийм зөрүү гарч байгаа, алдаа гарч байгаа энэ зүйлтэй би олон тулж байсан та тэгээд энэ одоо их барилгаар ажилладаг инженер мундаг ах инженер авчаад ганцхан шорооны ажлаа хийлгэнэ гэдэг харин за тэгээ хийлгэх гэдэг хэлсэн чинь орчин ч бүр их барилгын ганцхан шорооны ажил хийсэн зогсож байвал яах вэ? Өмнө нь суусан суурь хийж байгаа шүү дээ. Хийлгэх юмчлэн ингээд ийм алдаанууд гараад ирэхэд энэ алдаа чи өөрөө хэр их барилгын суурь утсан зардлын чинь дараа нь тэр чинь бүгдийн дүүргэн дээр нь суурь хийн бүр асуудал бүр зардал байхгүй. Энийг манайхан ерөөсөө анзаарахгүй. Ийм нэг хоёр талдаа гараад. Гурав дахь нь яадаг вэ гэхээр нөгөө юу яадаг манай project байшингаа барьсан. Манай тэр найз тэмжил байшингаасан тэр найзын найз нь байшингаа барьсан. Тэгэхээр зүйлгээ аваад хэлдэг. Өдөр чи буруу төлөвлөд буруу байж байгаа хүн барьсан хүн чинь буруу төлөвлөд буруу барьсан юм зөвлөх байх. Тэгэхээр тэндээс зөв юм ерөөсөө хайгаад олохгүй гэсэн. За ерөнхийдөө хүмүүс маань иймэрхүү байдлаар алдаа гараад эхэлдэг байх нь. Тэгээд одоо ингээд эцэслэн тийм ээ санхүүгээ төлөвлөхгүйгээр бүх юм эхэлдэгээс. Хамгийн том алдаа. Энэ бол хамгийн том алдаа, хамгийн түгээмэл алдаа. Ерөөсөө 5 сард гинтхэн хорс юм шиг гарч ирэл ерөөсөө олон судалгаа хийдэг нь хамгийн түрүүнд ямар судалгаа хийдэг гэхээр үнийн блокоос судалгаа. Хүмүүс үнийн блокоос судлаад ингээд чинь одоо маркетинг блок тийм ээ. Одоо өөр ямар төрлийн блок гэдэг юм те евро блок одоо газ блок полистирол блок те термо блок те индустриал систем гэдэг IC технологи аюул олон технологийн блокнууд байгаа. Энэ бүгдээс судлаад ихлэхээр яадаг гэхээр Онцгой ингээд уцаар залгаад те танах 6 8 харьцаатай байшин хэдэн дэрэг болох вэ гэл те тэгээд мэдээж ингээд хажуу судлахаар үний ийм зөрүүнд гарч байгаа зарим нь сая төгрөгийн зөрүү гарна, зарим нь 500 сая төгрөгийн зөрүү гарна, зарим нь бүр ингээд те 2 3 саяын зөрүү гарна. Тэгэхээр
нөгөө технологи маань ямар төрлийн байшин барихад зориулагдсан технологи гэдгээ одоо мэдгүй учраас яадаг гэхээр үнийн хальцууд хийж гэдэг байхгүй. Тэгээд сая төгрөгийн одоо шимтсэн байвал блокийг код шийдвэрээр гаргадаг. Энэ бол хамгийн одоо түгээмэл буюу байн гаргадаг алдаа. Тэгээ фрийн блоко тэгээ маркийн блок гэж хэлвэл маркийн блокийн шийдлэр юм хийхээс гарах. Тэр тухайн сонгож байгаа фрийн блоко ямар сонгоос хамаарат ингээд хийж байгаа шийдлүүд нь бас шийдэд яв. Энэ бол өөрөө том түгээмэл маш хамгийн ихний гаргадаг алдаа байх нэ. Тэгээд ийм алдааг битгий гаргаарай гэж би та бүхэн блокоос судлахаас өмнө санхүүгээ төлөвлөө гэдэг. Санхүүгээ төлөвлөс эхлэх юм байна. Санхүүгээ төлөвлөж зүү эхлэх юм байна. Ингээд санхүүгээ төлөвлөд ирэхээр ямар блокоор, ямар төрлийн байшин, яаж барих вэ гэдэг чинь тодорхой болно гэсэн. Санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ гэдэг сэдв рүү ороод явъя. Тэгээд за би таад нэг юм өмнө баригдчихсан барилгын одоо энэ шиг ингээд боёд параметрээр ингээд баригдж байгаа барилгын одоо за ер нь ихнээс ингээд гарч байгаа зарлуудыг ингээд те сайгаад ингээд бичээд өгөөд байгаарай гэдэг ингээд гонсон ийм одоо жагсаалт байж байгаа. Одоо дараа шигсэн шүү дээ. Энэ жагсаалтын дагуу ингээд үндсэндээ ингээд яг юм бол тэ ингээд 40-50 50-аас 60 ийм одоо жагсаалт гарч иж таны байшин ямар материалаар ямар технологиор яаж барих юм бэ гэдэг чинь тодорхой болно гэсэн. Санхүүгээ төлөвлөхөөс эхэлнэ шүү дээ. Санхүү төлөвлөхөд аюул бол юм бас яригдана. За жишээ нь одоо ингээд тэр яг энэ бодит грамматик санхүүгийн сад дараа гэсэн үг шүү. Энийг би дараагийн ийм одоо байшин зориулаад дараагийн төсөлдөө зориулаад яг тэр дараа проектыг ингээд илүү жоохон сайжруулад бас хөгжүүлээд явж байгаа ийм хөгжүүлээд юмтай боломж юм байна гэдэг ийм шийдэл гаргаад одоо эндсэндээ би дараагийнхаа төсөл миний дараагийн хийгдэж байгаа энэ төсөл дээр яг энэ байшин зориулаад 35.50 м квадрат барилга зориулаад гадсан сая энэ төсөв бол энэ төсөв байж байгаа. Энэ барилга маань өөрөө эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга байж байгаа. Эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилгын одоо би тооцоог таарад продукт байна гэсэн үг. Эрчим хүчний өндөр хэмнэлттэй гэдэг маань ерөнхийдөө эрчим хүчний хэмнэлттэй барилгын одоо ийм гэрчлэгээ гэж байдаг тийм энэ одоо эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчлэгээ гэдэг маань эрчим хүчний одоо өндөр хэмнэлттэй гэдгийг би таарад тайлбарлаж өгье. Ер нь бол эрчим хүчний хэмнэлт гэж бол энэ буюу улаанаас доошоо одоо баригдаж байгаа барилгууд бол эрчим хүчний хэмнэлтгүй барилгууд гэсэн. Эрчим хүчний хэмнэлтгүй барилгууд гэдэг маань үндсэндээ ямар ч санхүүгийн төлөвлөлтгүй барьсан барилгыг одоо эрчим хүчний хэмнэлтгүй буюу дулааны өндөр дулаан хадгалтай байшин гэж хэлээд байгаа. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлтийн бичлэгэнд ч орж ирэхгүй гэдэг байна шүү дээ. Нэ болж иж тийм ээ, болж иж дөнгөж орж ирдэг тийм ээ. За ингээд энэ дэше D, D, C, B гэдэг ингээд явдаг байна шүү дээ. Тэгээд нэмэх буюу A+ тийм ингээд нэмэх буюу A+ барилгыг эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга гэж хэлж байна. Энэ төвшөнд ингээд өндөж байгаа барилгыг эрчим хүчний хэмнэлтийн одоо тооцоо гаргахад одоо 61%-аас дээш тийм 61% буюу 61%-аас дээш одоо эрчим хүчний одоо хэмнэлт үзүүлж байгаа барилгыг эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга гэж үздэг юм байна. За ингээд одоо хоёр нэмэгтэй буюу ийм хоёр нэмэгтэй барилга үндсэндээ пассив барилгын шийдлэл явна гэсэн үг. За ийм байдаг байна тийм ээ. За тэгээд эргээд санхүүрыг ороо тийм ээ. За энэ дэр ингээд ерөнхийдөө санхүүгээ төлөвлөхөөс эхэлнэ гэдгийн хамгийн гол суурь юм нь ерөөсөө санхүүг иймэрхүү байдлаар төлөвлөд явах нь. Иймэрхүү байдлаар төлөвлөд явах нь зөвөө. За угаасаа ингээд байшнаар ингээд харахад та бүхэн хамгийн эхлээд ингээд суурийн зардал тийм ээ. Суурийн зардлын тооцоо бид ингээд энийгээ тооцоо гаргаж байна. Зинээр бол шүү дээ. Олон суурийн ажлаас эхлээд ингээд барьж байгаа материалуудаа ингэж хасаага тухайн ямар суурь хийж байгаа самараа бас ингээд орж байгаа материалын орцсон бас өөр болоод явна. За нэгдүгээр ингээд суурийн зарлалын тооцоогоо бодно. Хоёрдугаар тэгээд хүний ажлын тийм зарлалын тооцоогоо бодоод гаргадаг байна. Хүний ажлын зарлалын тооцоон дээр одоо жинхэнэ нөгөө блок нь орж ирнэ. Тэгэхээр энэ хэсгийгтэй энэ яг хэсгийг ингээд тийш 3 4 ингээд копидод 3 4 материал ингээд
алцуулаад орж байгаа барилгынхаа ханд орж байгаа тоо хэмжээгээр ингээд гаргаад одоо үнийн дүнгээ ингээд хэлцээр үзэх нь байна. За үнийн дүнгийн блок харьцуулж үнийн дүнг дараа санхүү төлөвлөлтөөр би дараа бас тодорхой бас яаж одоо харьцуулж судалж гаргах вэ гэдгийг бас тодорхой хэлнэ. Жишээ нь ингээд одоо ийш ингээд Martin блок, IC блок, Thermo блок, ингээд газ блок, Euro блок, Thermo блок, полистирол блок гэдэг янз янзаар блокуудаа ингээд асуулаад яг энэ хүснэгтийн дагуу ингээд тэр нэг одоо хүнд орох тэр нөгөө тоо ширхгээр ингээд хүснэгтээр үнийн сандаа гаргаад харьцуулаад ингээд явна. Тэгээд цаашаа дахиад тооцоогоо бодно. Дахиад тооцоогоо бодоод явхаар тэр ханы блокийг юугаар наах вэ? Тэр материал ханыг хүнд орж байгаа материалын нэмэлт юм те шаардлагатай тэрнтэй хорон цавгаар наадах юм уу? Хорон хавраар наах юм уу? Хорон хөөсөөр наах юм ингээд янз янзын тухайн технологийн шийдэл нь бас өөр өөр байдаг. Тэгээд тэрний дагуу бас ингээд тооцоонд гараад эцсийн ингээд өнгөд байгаа. Ер нь бол санхүүгөө төлөвлөж байгаа нь эцсийн санхүүгөө төлөвлөөд эцсийн гарч байгаа үр дүнг харьцуулж та ямар төрлийн материалууд сонгох вэ гэдэг чинь тодорхой болно шүү. За ингээд явхаар за ханы материалаа тооцчлоо. Дараа нь гэрийн ажлын зардал бас ингээд тооцоод гаргаад явах нь дээвэрт маань ямар технологиос хамаарат ямар материалаар үндсэн бүтээц маань ямар бүтээц байхаас хамаарат одоо дээврийн материал маань ямар дээвэр хийхээ тий авцаа дээвэр хийх гэж гэнэ үү, урамчин дээвэр хийх гэж гэнэ үү тий тэр бүхэн маань бас ингээд санхүүгээс хамаарат шийдэглээд явдаг байна. Тэгээд за үүний дараа гатан заслын зардал тийм ээ ямар төрлийн басаад байх юм, металл басаадтай байх юм уу, эсвэл одоо чулуутай эмүүс байх юм уу, эсвэл стон гэдэг ийм гоёлын чулуу байх юм уу, тэр чинь бас ингээд басал зарлын тооцоод хараад явна гэсэн. За ингээд энэний дараа дотор заслын ажил дээр ингээд тийм цэцгаана ямар монтажтай хийх юм, ил хийх юм уу, давт хийх юм уу, гарын аюулын эрсдлийг яаж тооцох юм ингээд олон бас юмудыг бас бодоод тооцоод тэгээд агаарлалтын систем нь ямар байх юм, ил явах юм уу, давт явах юм уу, хаан зориулах юм, техникийн өрөөнд зориулах юм уу гэдгийг энэ чинь бас л мөн санхүү төлөвлөлттэйгээ хамт уялдаад гарч ирдэг байна. За тэрний дараа ингээд гадна тогтчлттэй гадна одоо юм асуудал ингээд шийдээд явхаар ухаан одоо ингээд зарлууд гараад явдаг байна. За ингээд ер нь бол та ингээд хэрэг өөрсдөө өөрөө байшингаа барьцгаа бол ер нь үнэхээр шаардлагатай зарлуудыг бас мэддэг байх хэрэгтэй. Тэрний үгээр одоо ер нь геодез буюу геодез хийгээд тухайн газрынхаа хэмжээ, тухайн газрынхаа одоо өндөрлөлтийг, тухайн газрын одоо юугаар судлах гэсэн шүү дээ. Энийг гаргаж ирээд энэ дээрээ тухайн геолог гэдэг юм буюу те тухайн миний байшин барих гэж газрын үндс нь ер нь ямар хүс юм бэ гэдгийг тодорхойлоод геодез геолог дээр үндэслээд одоо алдаагүй суурийн зураг хийх те эсвэл одоо тухайн сайн барилгын зураг хийх гэж байгаа бол энэ юмнуудыг бэлдээд одоо энэ дээр үндэслэх зураг хийгээд явбал энэ маань алдаагүй болох нэ. За энэ нэг 30-аас 30-аар 30-аар хийвэл ингээд зураггүйгээр шууд барих гэж байгаа хүмүүс зориулж би энэ одоо зөвлөгөө өгөх гэж та ядаж зураггүй барих гэж байгаа бол 6-8 гэж одоо хэмжээтэй байшин барих гэж байгаа ядаж тэрнийг суурийн зургийг энэ геодез дээр үндэслээд суурийн зураг хийлцээ ямар суур байх юм тийм ямар суур байх вэ гэдэг чинь үндсэндээ одоо манайхан эцэцлэн бичиж явахтай суур хийгээл эсвэл одоо метр 20 бичтэй суур хийгээл ингээд ямар ч тооцоогүй юм аюул зардал гаргаад тухайн хөрсөө тодорхойлсон байгаа. Тухайн хөрсөн дээр ямар суур хийх ёстой вэ гэдгийг тодорхойлсон байхад зардал хэмж болдог байна шүү дээ. Тэр зарлаа хэмнэх тэгээд за ингээд тэр суурин зураг хийгээд ингээд зардлаа суурьсаа эхлээд зарлаа хэмнээд явах боломжууд нэгдэх нь байна. За энэ бас та материалын тооцоо гаргуулж байгаа мэргэжлийн хүнээр тийм ээ. Гэхмэчлэн ингээд одоо иймэрхүү байдлаар ингээд зураггүй хийя гэж байгаа бол ядаж энэ хоёр тооцоог тийм энэ одоо дөрвөнтэй эцэг багцлаад шаардлагатай зардлыг заавал гаргаад энэ сулгааны ажлуудаа хийж байгаарай. Энэ дээр үндэслээд юм хийгээд явж байгаарай гэдэг зөвлөгөө өгч байгаа. За дараа нь ингээд одоо үндсэндээ ингээд таны та ингээд барилгынхаа зургийг ингээд дижүүрэн зураг хийлгээд байшингаа барья гэж байгаа бол ихтэй зөв шийдвэр гаргасан байна. Зөв төлөвлөж байгаа юм байна. За ингээд таны байшингийн зургийг үндсэндээ ингээд төсөвчин интерьертэй ингээд 9 хүн оролцож иж энэ зургийг хийдэг болно ч гэдэг 9 мэргэжлийн хүн оролцож. Үндсэндээ таны зургийг хийнэ гэсэн. Тэгэхээр 9 мэргэжлийн хүний зардлыг та ингээд төлж байгаа юм шүү. Зөвхөн зураг шилжүүлэнгууд ганцхан одоо хүнд мөнгө төлж байгаа биш.
9 хүн суулгаж 9 хүнээр төлөвлөж юм хийх нь. Тэрийн дараа ингээд яг тэр миний байшинг барихад одоо мэрэгжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй үйл мэрэгжлийн хүндэн зөвлөгөө авах нэг зүг байдаг. Ягаад гэвэл нөгөө магадгүй эсвүүшний юм өндөр хэмнэлтэд барилга, эсвүүшний хэмнэлтэд барилга, пассив барилгын ойлголт байхгүй хүн зураг зурж бас айгүй буруу тооцоо, буруу зураг хийгээд явчих. Тэгэхээр та бүхэн маань тэр алдаа гаргахгүй тулд мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө аваад явах нэг зүг. Мэрэгжлийн хүн зөвлөжүүд ийм төрлийн материалаар ингэж хийн гэдэг одоо зургийн инженерүүдэд зургийн хүмүүс ингэ зөвлөд явчихдаг байхгүй. Ийм агаас сэлгэлтийн систем тавих хэрэгтэй гэдэг хуучны ийм одоо UV агаас сэлгэлтийн систем тавьж зурчлууд бас нэг өөр болчихлоо тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн одоо агаас сэлгэлтийн одоо дугаар сэтгүүрт агаас сэлгэлтийн хөрөмж зурвал энийг ингэж төлөв зурвалаа гэвэл мэрэгжлийн хүнээр яг ингэж зурвалах хэрэгтэй гэдэг ингээд зөвлөгөө өгөөд мэрэгжлийн хүн зөвлөгөө өгөөд явах нь таны зургийг илүү үр дүнтэй болно. Тэр нөгөө зарлуудын хэмнэх шийдлүүдийг нөгөө мэрэгжлийн өсөлтийн хүчин зөвлөд явд юм а. Тэгээд тэр зарлыг гаргаад зөвлөгөө авах нэг зөв шүү ингээд хэлье. За дараа нь ер нь бол ингээд хүмүүс өөрсдөө байшингаа барьж байгаа хүмүүс юу яадаг? Эхлээд хий гэдэг энэ үгийг бол сайн тодорхой ойлгохтой. Дотроо эхлээд хийгээгүй хүмүүс яадаг гэхээр одоо ингээд суурь ингээд шууд хийдэг. Дараа нөгөө суурийн доогуур ингээд ажил ухаад бохир хийн гэдэг маань өөрөө нэгдүгээр суурийг идэх хоёрдугаар тэр газар доогуур ухаад орж байгаа том нөх ухсдаа хүн ороод ажиллах шум хоолой өсөх хүн орох дулаалгын хийх хүн орох учраас тэр зай гаргахын тулд нөгөө хүн ажиллах зай гаргахын тулд том нөх ухна. Тэр нөхөө эргүүлээд яг тэр нөгөө төвшүүлсэн нэвтрүүлсэн хэмжээнд нэвтрүүлж чадахгүй учраас тэрүүгээр нөгөө суурь маань цуурах юм нөхцөл байдлууд үүсдэг. Ийм одоо бас алдаа гаргадаг байх нь. Тэгээд та бүхэн бохироо эхлээд хийх нь хамгийн зөвөө гэдгийг бас сайн ойлгоод аваарай. Тэгээд бохироо эхлээд хийсэн хүмүүс бол одоо алдаагүй зөв явж байгаа гэсэн. Эхнээс нь зөв ажиллаа эхэлж байгаа гэсэн үг шүү. Тэгээд одоо жишээ нь би ингээд магадгүй ингээд та ингээд 3 төрлийн одоо компаниг харьцуулаад судалж хэрэгтэй. Тэгэхэд ингээд магадгүй та ингээд хараад метр кубын цагт эсвэл хоногт эзний метр кубыг цэвэрлэх хүчин чадалтайгаар сууж явах хэрэгтэй шүү. Тэгээд хоногт одоо 1 метр куб нь одоо хэдэн төгрөгөөр цэвэрлэх вэ гэдэг энэ тооцоог ингээд задлаад бичүүлнэ. Тэгээд харьцуултын үнийн судалгаа ингээд хараад үзэхээр одоо жишээ 3 метр куб чинь үндсэндээ одоо 5-аас 6 амбултай тийм ээ. Одоо гэрэлтэй шийдлэхгүй. Тэрнээс багуул одоо боломжгүй гэх юм уу. Ингээд харьцуулаад судалж болох нь байна. За ингээд цаашаа одоо хүмүүс уулзтай баших гэж бодож байгаа хүмүүс дээр би энд ингэсэн байсан тийм ээ. За эндээс ингээд хэдүүлээ. Тийм энд ингээд энэ дээр одоо жишээ нь тийм хүн өөрөө ингээд баших барах гэж та энэ багш шаттай энэ зардлыг гаргаад барьж байгаа бол мэрэгжлийн одоо тэр зүйл хүншлэх хүнээс аваад зүйл хүншлэх аваад хийх нь зөв шүү. Тэгэхээр эхлээд хийх нь зөв байна гэдгийг бол та хэд маань ойлгож байгаа учраас дараагийн одоо зүйл маань тэгэхээр би нэг юм тооцоо гаргаж авсан тийм ээ. За хэрвээ та өөрөө байшингаа барих байгаа бол тийм ээ. Ядаж энэ зардлыг гаргаач. Энэ тийм шаардлагатай энэ зардлыг гаргаач. Геодезийн тийм геодезийн зарлаа гаргаач. Ядаж суурийн зураг хийчихээч. Тэгээд материалын тооцоо гаргаад ингээд ажиллаач гэдэг. Ингээд та хэрвээ өөрөө байшингаа барих байгаа тохиолдолд зөвлөх үйлчлэг авах нь одоо хамгийн зөв юм аа. За зөвлөх үйлчлэгийг ингээд задлаад харах юм бол суурийн ажил дээр та ингээд метр квадратта одоо 30,000 төгрөгөөр тооцоод ингээд жишээ зөвлөх үйлчлэг авчиж байгаа жишээтэй тийм ээ. Таны ажил дээр зөвлөх үйлчлэг авчих. Гэрийн ажил дээр зөвлөх үйлчлэг авчихыг бол авчих нь байна. Гадны заслын ажил дээр зөвлөх үйлчлэг авъяг бол авчихаар байна. Заслын одоо ажил дээр зөвлөх үйлчлэг авъяг бол авчихаар байна. Гадны ажил дээр зөвлөх үйлчлэг авъяг бол авчих юм байна. Магадгүй одоо ингээд цаашлаа тийм барилгынхаа одоо ногоон гიშгээ гаргуулах тийм ногоон гიშгээтэй байглаа тийм ногоон гიშгээтэй болгож одоо энэ дараагийн сэдвээр би ингээд энэ сар яриад явъя. Ногоон гიშгээ ер нь танд яагаад хэрэгтэй бэ гэдэг тийм ээ. Эндээс ингээд би яриад явъя. Зарлаа хэмнэг арга дээр би та бүхэнд тэрийг ногоон гიშгээний талаар ингээд эдгэрэнгүй яриад явъя. За ингээд за үндсэндээ та ийм байдлаар ингээд санхүүгээ ингээд төлөвлөх юм бол тийм ер нь ямар төрлийн байшин барьж байгаагаа ойлгоно тийм ээ. Ер нь хичнээн төрлийн зардал надад хэрэгтэй бэ гэдгийг ойлгоно. Тэгээ ингээд эцсийн үр дүнд харьцуулж та ямар материал сонгох нь бас тодорхой болно гэсэн үг баггүй.
За ингээд эцсийн үр дүн тийм ээ ингээд одоо эндэмстэй за ингээд үндсэндээ ингээд таны байшингийн төсөв маань үндсэндээ би 74 сая төгрөг. За энэ барилга маань шүү дээ. Үндсэндээ би түрүүн таад харуулсан тийм ээ. Энэ эсвүчний өндөр хэмнэлттэй барилгын тооцоог би ярьж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн эсвүчний хэмнэлтгүй барилгын тооцоодоо хойж худахаар ингээд өндөр байна, тийм байна, гоншгоодох хэрэггүй. Тэгэхээр та бүхэн миний санхүүгийн тооцоогоо зөв гаргаснаар одоо үндсэндээ тэр ингээд үнэтэй байна, үнгүй байна гэдэг юм чинь дараагийн асуудал болчихж байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр ингээд эсвүчний өндөр хэмнэлттэй барилгын дунд үртэг 4 сая 500 мянга болсон байна. Нөөцлөн донж үтгэн 4 саятай байсан шүү. Тэрний өмнөх жил 3 сая 500 байсан шүү. Одоо ингээд жилээр тусам ингээд барилгын материалын үнэ хааш нэмэгдэх энэ худлааны одоо энэ хоригуудаас болоод ч юм уу одоо ингээд түрүү жил барилгын материалаа одоо 20 одоо хямдсан байж энэ жил 20% нэмнэ гэж байгаа юм. Яагаад нэмж байгаа юм бэ гэхээр энэ нөгөө одоо амжилтууд манайд энэ одоо худлааны хориг тавьчих гэдэг юм иймэрхүү байдлаар тайлбарлаж байгаа. Тэгээд 20% нэмнэ гэж байгаа. Тэгэхээр 20% нэмэгдэхээр энэ жил яалчгүй эсвүчний өндөр хэмнэлттэй барилгын донж үтдэг ингээд тооцоод үзсэн чинь 4.5 сая төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд эсвүчний өндөр хэмнэлттэй барилгын тооцоог би энэ хөлцтөр ингээд гаргацсан байж байгаа. Энийг магадгүй ингээд та бүхэн надаас энэ тооцоог тийм ээ дараа нь ингээд аваад одоо авах юм боломжтой шүү. Тэгээд авах боломжтой зүйлийг би бичлэгийн төгсгөл та бүхэн тайлбарлаад өгье ойлгоод өгье. За ингээд тооцоогоо гаргаад ингээд явсан. Ингээд гэсэн тийм хэлээ. За ингээд миний байшингийн төсөв маань үндсэндээ 74 сая төгрөгтэй байхад би эсвүчний өндөр хэмнэлттэй барилга болох юм байна. Ойролцоогоор 40 м2 орчим байшин барих юм байна. Тэ? Одоо энэ дэр би 35.9 м2 энэ барилгын загвар дээр би гаргасан байж байгаа шүү түрүүний тэ. За ингээд таад маань ингээд 74 сая төгрөгтэй байхад би байшингаа барих юм байна. Байшингийн маань төсөв юм гэдэг юм гарах юм байна. Энэ дэр нэмэх нь ажил хүчний зардал би одоо бас байжж байшингаа бариуд нь шүү дээ. Ажил хүчний зардал төлөвлөж хийж тийм ээ. За ингээд ажил хүчний зардал нэмэгдээд магадгүй хэрэг компаниар бариулах гэж байгаа бол одоо юу яах нь шүү дээ. Компани ашиг мэдээж төлнө. Тэгээд магадгүй зардал тийм ээ. Тухайн цэвэрхэн технологи тухайн зурагчлалаас хамаарат магадгүй зардал яалчгүй байна. Ганц таарна дээшээ доошоо хэлбэлцгэнэ шүү дээ. За ингээд 25 сая төгрөг төлөвлөж хийж одоо өөрийнхөө байшин барих боломжтой болох юм байна гэдэг байлаас нөгөөгөө төлөвлөөд ингэ хазна шүү дээ. За 70 сая төгрөгтэй байвал одоо за миний санхүү эцсийн өндөр хэмнэлттэй барилга барих хөдөлгөөн юм байна. Тэгэхээр би эцсийн өндөр хэмнэлттэй барилга барихын тулд дахиад нэг 50 сая төгрөг олох хэрэгтэй болох юм байна. 50 сая төгрөг олж иж эцсийн хэмнэлттэй барилга барих юм байна гэдгийг тооцоож гараад ирнэ гэсэн үг. За ингээд эндээс нэмсэн дахиад бас энэ биологийн зардлууд гарна. За ингээд зуршлын зардлууд гарна. Дээрээс нь ингээд бохирын зардал гарна. Тэгээ магадгүй та зөвлөх үйлчлэх авах зөвлөх үйлчлэгийн зардал гарна гэдэг. Ингээд эцсийн байдлаар ингээд тооцоод үзэхэд за миний одоо продуктын нийт дүн маань үндсэндээ 156 сая төгрөг байж аж тийм ээ. 156 сая төгрөгтэй байж аж эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга барих нь байна гэдэг ийм тооцоолт гарна. За түрүүн би хэлсэн тийм ээ зөвлөх үйлчлэх аваад та өөрөө барьсан юм бол магадгүй ингээд тийм хэмэх боломжтой зардал нь одоо ингээд харагдаж штэ тий. За ингээд би зөвлөх үйлчлэх авснаар үндсэндээ 36.8 сая төгрөг хэмжих юм байна. Үндсэндээ 109 сая төгрөгтэй байхад би зөвлөх үйлчлэх аваад өөрөө байшингаа барих боломжтой байна гэдгийг та бүхэн эндээс олдох болно. Тэгээд за үндсэндээ би зөвлөх үйлчлэх та бүхэнд яриад байгаа тийм ээ. Би нэг Улаанбаатар хотод 4 зөвлөх үйлчлэгээ, 4 зөвлөх үйлчлэгээ, Хөдөө орон нутагт тийм ээ 21 аймагт нэг зөвлөх үйлчлэгээ ингээд өгнөө гэдэг ийм зөвлөх үйлчлэгээ авъя гэдэг ийм одоо зорилгоор ажиллаж байгаа. Энэний маань одоо гол зорилго нь юу гэхээр үндсэндээ миний одоо зориод байгаа зүйл нь ерөөсөө эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилгыг хүмүүс бариад одоо амьдрах ийм боломжийг бүрдүүлэхэд туслах тийм энэ нь одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлэх ийм зорилготой байгаа. Тэгээд үндсэндээ 21 аймагт зөвлөх үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа. Та зорилго нь юу гэхээр 21 аймагт ажлын байр бий болгох тийм ээ. 21 аймагт эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга барих ийм боломжтой болгох ийм ажлыг л одоо зохион байгуулахыг зорж байгаа. Тэгээд одоо үндсэндээ зөвлөх үйлчлэгээ аваад ингээд байшин барих үндсэндээ ажил хүчний асуудлыг бид нэг ингээд хамтдаа шийдэж байгаа гэсэн үг байхгүй. Өмнө нь ингээ 2 3 жил. Тэрнээс ингээд сүүлийн 5 жилд би энэ
зөвлөх үйлчлэгээ ингээд зөвлөх үйлчлэгээ аваад хүмүүс байшингаа барих боломжийг бүрдүүлж ажиллаа л да. Аюу олон тэн дээр ингээд те хадгалсан юм их байсан. Ингээд хөндлөж байгаа хүмүүс аюу их тийм туслахгүйгаас гадна аюу өөрөөхөө зүтгэдэг тийм ээ. Нэг 18 жил барилгаар явчаад одоо чамаас зөвлөх үйлчлэгээ авах цаашаа зөвлөгөө авах цаашаа ингээд ингээд буруу бариад тэр мундаг одоо 18 жил барилгаар явсан хүн чинь өөрөө ингээд алдаатай барилга 18 жил барьчаад тэгээ алдаагүй барилгын боломжийг хийж өгөхээр сонсохгүй байх шээ. Тэгээд ийм олон жишээлүүдийг туулж явж байгаа. Үндсэндээ сүүлийн одоо 2 жилд үнэхээр яг ингээд надтай хамтарч ажиллаж чаддаг тийм ээ. Миний хийж байгааг ойлгодог ийм одоо мэргэжлийн хүмүүс миний болсон учраас би энэ зөвлөх үйлчлэгийг одоо үзүүлдэг болж байгаа. Яагаад би ингээд олон хүн авч чадахгүй байна вэ? Олон хүн зөвлөх үйлчлэг үзүүлэхгүй байна вэ гэхээр мэргэжлийн надтай хандаж ажиллаж байгаа хүмүүс чинь үнэхээр завгүй уучдаг байхгүй юу? Тэгэхээр олон үйлчлэгээ би үзүүлж чадахгүй. Тэгэхээр одоо би ямар ч гэсэн энэ жил 25 үйлчлэгээ үзүүлэх бүрэн боломжтой байна гэж хүчин чадлаа тооцоод ингээд зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгээд одоо 21 аймагт би зөвлөх үйлчлэгээ үзүүлэх гээд байгаа. 21 аймагт нэг зөвлөх үйлчлэгээ үзүүлэх гээд байгаа. Нэг байшинг би өөрөө очиод яг харж агаад зааж хийж өгөө сургаад ингээд зөвлөж яа. Та хэрэг барилгын ойлгомжтой барилгаар явж исэн туршлагатай хүн байвал эрчим хүчний өндөр хэмнэлттэй барилга барьж сурах хүсэлтэй байвал надтай хамтраад ажиллаарай. Би өөрөө гардаж ингээд зөвлөөд тэр байшинг одоо барай зөвлөх үйлчлэгээ үзүүлээ бариад өгөх боломж байна гэдгийг одоо саналыг тавьж байгаа юм шүү. Тэгээд 21 аймагт би нэг зөвлөх үйлчлэгээ үзүүлээ. Тэр маань би өөрийн биеэр гадаж очиод өөрийн биеэр одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлээд өөрийн тэр одоо эхний жил хамтарч ажиллаж байгаа хүмүүс дараа жил магадгүй би аймаг тус бүр дээр нэг хоёр зөвлөх үйлчлэгээ авах боломж бүрдүүлсэг байхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүс энэ жил ажиллаад туслаж чаад ингээд надаас зөвлөх үйлчлэгээ аваад ингээд төдөржаад ингээд энэ эсвэлчний өмнө хэмнэлтэд байшин барих боломжтой болсон тохиолдолд жишээ 2 ч юм уу тэрний талаар дараа жил 3 ч гэдэг юм уу ингээд сайжаад явах боломжийг бүрдүүлэх гэж зорж байгаа юм шүү. Тэгээд за яалч ингээд ер нь та бүхэн маань ингээд комментэр надтай холбоотой байна гэдэг маань өөрөө хамт харилцааг бий болгож байгаа. Энийг л та бүхэндээ хэлээд байгаа шүү. Тэгээд ер нь бол цаашдаа амьд харилцаатай байх үүднээс та бүхэндээ маань та бүхэн аюух сайн комент үлдээж байгаа. Та бүхний комментиг би боловсруулад дараагийн одоо сэдвээ тодорхойлоод дараагийн та бүхэнд одоо оновчтой зөвлөгөө өгөх, оновчтой мэдээлэл өгөх, зөв мэдээлэл өгөх, тэр зөв хариултыг өгөх ийм одоо дараагийн бичлэгийн одоо үндэс нь хайдын одоо гол амьд харилцаа үүсгэж байгаа коммент их чухал шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн бичлэг нь аюу урт болох гээд байна. Тэгээд зардал хэмнэх аргууд юу вэ тийм ээ? Мөнгө маань байшин барахад хөрөлцөхгүй бол яах вэ? Сууж байгаа байшин маань одоо ямар байхыг одоо санхүү тодорхойлно гэдгийг бас би түрүүн бас хэлчихлээ. Ингээд ерөнхийдөө туслах бол байгаад байна. Мажиг мэдээлэл байгаад байна. Тэрийг дараа нь ингээд цэгцтэй ойлгомжтой хүргэхийн тулд та хэд маань нөгөө амьд харилцаа тэгээ коммент үлдээж тэ сэтгэл үлдээж надад аюух амьд харилцаа үүсгэрэй гэдэг байгаа чинь тэр шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг аюу урт болох гээд байгаа учраас ингээд ерөнхийд нь энэ тэ зардал хэмнэх аргын талаар яриад тэгээд сая ингээд баг мөнгө хөрөхгүй байвал яансуу гэдэг асуудлыг баг сая ярьсан баг тийм ээ. Тэгээд төсөөлж байгаа байшин маань ер нь бол санхүүгээс хамаарах юм байна гэдгийг бас тодорхой ярьсан шиг боллоо. Тэгээд үндсэндээ зардал хэмнэх аргуудын талаар би бас тодорхой та бүхэнд яриа гэж бодож байна. Тэгээд зардал хэмнэх аргууд маань тэр би энд бас харуулж байна тийм ээ. Ер нь бол та ингээд өөрөө байшингаа барихаар шийдэж байгаа бол үндсэндээ компани ашиг төлөхгүй гэсэн үг байна. Компани ашиг төлөхгүй ажил хүчний зардлыг бол одоо хөлн гэхдээ өмнөхөө хэмэхгүй гэдэг чинь бас зөвлөх үйлчлэгээ авахаас шалтгаална. Энэ мартахгүй зардал гарах уу гарахгүй гэдгийг бас зөвлөх үйлчлэгээ авахаас шалтгаална. Тэгээд ингээд үндсэндээ зөвлөх үйлчлэгийг ингээд өнөөдөр ингээд тооцоод үзэхэд нэг 4.2 сая төгрөгөөр зөвлөх үйлчлэгээр үзүүлэхээр байгаа бол миний хувьд бол ерөнхийдөө нэг байшин дээр 3.5 сая төгрөгийн зөвлөх үйлчлэг үзүүлэх гэж байгаа. 3.5 сая төгрөгийн зөвлөх үйлчлэг үзүүлэх гэдэг маань үндсэндээ одоо тэр тоон барилга дээр очих, ирэх, наасаа явах зардал ингээд тэр юмудаа бүгдийг тооцоод өмнө ингээд хямдсан зөвлөх үйлчлэг үзүүлэхээр нөгөө байшин дээр дараа нь очих зардалгүй болсон байж байгаа шээ. Тэгээд ингээд айгу төвхтэй юмуд байсан учраас тэр асуудал бүгдийг тооцоод ер нь нэг 3 сая 500 мянган төгрөг байхад бол ерөнхийдөө таны байшин зөвлөх үйлчлэг үзүүлээд дуусах юм байна гэдэг ийм тооцоо гарсан учраас 3 сая 500 мянган төгрөг зөвлөх үйлчлэг үзүүлж байгаа шүү. Тэгээд та хэд маань бас 3 сая 500 ямар өндөр юм бэ гэдэг ингээд бас
яриад унаваа 3 сая 500 мянгаар зөвлөх үйлчлэг үзүүлээд та үндсэндээ би нэг зүйлийг бодиттой хэлье гэж бодоод байгаа. 3 сая 500 мянгаар зөвлөх үйлчлэг үзүүлнэ гэдэг маань үндсэндээ би танд хэмнэж өгч чадах мөнгөний 10%-аар л зөвлөх үйлчлэг үзүүлнэ гэж байгаа шүү. Тэгэхээр та 35 сая төгрөг хэмнэ гэж байгаад бол миний зөвлөх үйлчлэгийг та авахад бол одоо авахгүй байх нь шүү, тийм ээ. Хэмнэж байгаа мөнгөний 10%-аар зөвлөх үйлчлэг авчих гэж байгаа байхгүй юу? За тэр энэ ойлгомжтой байгаа зү, тийм ээ. За ингээд цаашлаад явбал та үндсэндээ 156 сая төгрөг зөвлөд байшингаа барих. Тэгээ ер нь бол санхүүгийн төлөвлөлтөд гаргахтаа бол ингэж гаргасан байна. Ер нь бол одоо хүмүүс ингээд 100 сая төгрөг төлөвлөчөөд 156 сая төгрөгийн байшин барих гэдэг байвал бас буруу болох нь байна. Тэгэхээр санхүүгээ эхлээд бас сайн тооцох хэрэгтэй. Санхүүгээ төлөвлөхөөс эхэлнэ гэдэг байгаа чи ийм чухал шүү. Тэгээ санхүүгийн төлөвлөсний дараа би яаж хэмнэж болох вэ гэдэг аргуудыг бас судлах хэрэгтэй. Хэмнэж болох аргууд нь юу вэ гэхээр магадгүй хүний байшин барихад те магадгүй та ингээд 100 сая төгрөгтэй 50 сая төгрөг нь байхгүй байвал бид рүү харуулсан тийм ээ. Ийм ногоон гэрчлэгийг гаргуулад банкнаас ногоон зээлээр байшингаа барих боломжтой байж гэсэн үг байхгүй. Ногоон гэрчлэг гаргуулад банкн дээр очиод би энэ загвараараа энэ компанитай хамтраач гэдэг юм эсвэл одоо чинь зөвхөн өөрөөр 100 сая хүртэх ногоон зээл аваад байшингаа байгаад гүйцэтгэдэг барьдаг болсон чигийг түрүү жил бид нар тушиж үзээд боломжтой гэдгийг харуулсан байж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо барилга дээр ногоон гэрчлэгийг гаргуулад ногоон зээл аваад ингээд 100 сая төгрөгтэй байсан бол 56 сая төгрөгийн зээл аваад байшингаа барих боломж байна гэсэн үг байхгүй. Гэхдээ за зөвхөн аваад ингээд өшөө зарлуудыг одоо ингээд хэмнэх боломжтой юм байна гэдгийг та хүмүүст суучраас за ерөнхийдөө зөвхөн аваад өөрөө барих тийм ээ компаниар бариулах хоёрын хооронд ийм ялгаа байгаа гэдгийг та хүмүүс ойлгож байгаа. Суучраас ер нь цаашдаа ингээд дараагийн одоо сэдвүүд дээрээ дараагийн зүйлүүд дээрээ та бүхэндээ илүү та бүхнийхээ оролцоонд ингээд дуурласан ийм мэдээллүүдийг ингээд өгөөд явъя. Та бүхний асуулт хариулт тийм ээ асуултууд та бүхний комментээр харилцаж байгаа амьд харилцаа чинь цаашдын дараагийн бичлэгүүдийг аюулгүй тийм амьд болгоод өчтөд практик болгоод практик илүү тулгуурласан байдлаар ингээд явж байгаа учраас илүү оновчтой тэгээд зөв одоо мэдээлэл зөв хариултуудыг өгөөд явах боломжтой болно. Тэгээд файлыг тийм ээ энэ файлыг та бүхэн ингээд энэ өмнө нөгөө нэг хэрэгжсэн практикээр хэрэгжсэн яг байшингаа барьсан хүний зардлыг ингээд зардлын тооцоог ингээд гаргаад практикээр үндэслсэн ийм бодит зардлын ийм тооцоо засалт байж байгаа шүү. Энийг та бүхэн PDF файлаар авъя гэвэл юу ягаарэ? Энэ данс руу 50 34 39 22 гэсэн данс руу миний насаа бацсан гэсэн насаа энэ данс руу та PDF файлаар авъя гэвэл 1000 төгрөг төлөөрэй. 1000 төгрөг шилжүүлээд Google нутаг дээр зөвхөн имэйл хийгээд бичээрэй. Тэгэх юм бол та би танаар PDF файлаар явуулна. Хэрвээ задгаа файлаар нь авъя гэвэл та 30,000 төгрөг шилжүүлээд Google нутаг дээр имэйл хаягаа бичээрэй. Тэгээд би танаар задгаа файлаар нь явуулна. Хэрвээ та миний байшингийн тооцоог хийгээд өгөө гэх юм бол би танд 80,000 төгрөг төлөөд Google нутаг дээр нь утасны дугаараа бичээрэй. Имэйл хаяг бичсэн ч болно. Би таны зардлын тооцоо гаргаад имэйл хаягаар явуулсан ч болно. Эсвэл та утсаар утасныхаа дугаарыг биччихвэл би төлөвлөд танаас мэдээллүүдийг нь аваад таны байшингийн тооцоо хийх боломж байна гэсэн үг шүү. За ингээд дараагийн сэдвээр уулзлаа. Баярлалаа.